Уурхайн өдрөөлөг үргэлжлэж байна. Бид Өмнөг аймгийн 3 дэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Танай Импекс компани өрөмдлөгийн одоо цэг дээр ирчээд байна. Тэгэхээр та өөрийгөө манай үзэгч танилцуулахгүй юу? Би Танай Импекс үзээд компани хийн зохилт өрөмдлөгийн өрмийн мастер инх болт. Танай компани ер нь Softgo Business компанитай хизэнээс эхэлж хамтарч ажиллав. Ер нь одоо хэдэн жил болж байна? Манай компани 2005 оны 3 сараас эхэлж энд өрөмдлөгийн ажил хийсэн. Тэр цагаас эхэлж хамтран ажиллаж байгаа. Одоо 5 жил болж байгаа юм шүү дээ. Тий. Ер нь ингэж өрөм тавьж явахад одоо ер нь хэдэн чиглэлээр ямар өрөм ажиллаж байна? Бид нар энэ дээр дан ганц нүүрсний хайгуул хийдэг. Тэгээд хоёр чиглэлээр хоёр өөр өрөмдлөгийн аргачлалаар хоёр өөр өрөм тавьдаг. Нэг нь одоо манай энэ хийн цохилт өрөмдлөг. Нэг 250-аас 300 м өрөмдөх одоо энэ участок дээр энэ орд дээр өрөмддөг. Тэгээ нэг нь болохоор дээжтэй өрөмдлөг. Нэг нь тэр нь одоо энэ баруун талд өрөмдөж байгаа. Тэгэхээр энэ хоёрын ялгаа нь яг юунд байна вэ? Энэ хоёрын ялгаа нь бол одоо нэг нь нунтаг дээж гаргадаг, нэг нь хулуузан дээж одоо гаргаж одоо байгалыг яг байгаагаар нь авдаг. Манай энэ болохоор яг нунтгаар нь гаргаж, тэр бол хулуузаар нь яг чулуугаар нь гаргаж ирдэг. Яг ямар өрмийн машинууд ажиллаж байна? Техник эрсдлийн тухай үзүүлэлтийг. Манай энэ бол Солонгост үйлдвэрлэсэн мини Т4 гэдэг өрөм. Компрессор нь болохоор нэг 30 баар гаргах хүчин чадалтай. Atlas Copco баримын үйлдвэрийн компрессортай. Кернт өрөмдлөгийнх нь машин болохоор бүгд нэгт хятад улсын UDX 3A, 3L гэдэг UDX 1800 гэдэг ингээд өрөмнүүд ажиллаж байгаа. Нүүрсний хайгуулын өрөмдлөг одоо жоншных, аль эсвэл алтных гэдэг тусдаа өөр онцлогтой байх уу? Онцлогтой. Тэгэл одоо чулуу орд шороо орд мод гэдэг тэрнээсээ шалтгаалаад янз янзын өрөмийн аргачлалаар нь өөр өрөм тавьлаа. Тэгэхээр энэ нь одоо юу гэдэг аль нь илүү хүнд хэцүү ажиллагаа ихтэй байх уу? Аль нь бас арай гайгүй? Өрөмдлөгийн хувьд бол кернтэй өрөмдлөг бол их дандаа хүйтэн нойтон нөхцөлд ажиллаж байдаг. Манай энэ болохоор байнгын хуурай тийм нөхцөлд ажиллаж байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол хоёулаа хүнд. Гэхдээ хоёулаа нэг нь хүйтэн нойтон нөхцөл, нэг нь хуурай тийм тоосчлалтай нөхцөлд ажилладаг. Тийм л ялгаатай. Жилд одоо бид нар чинь нэг гэрээ хилцлийхтэй нэг тэдэн мянган тууж метрийг хайгуулын ажлын тэдэн мянган тууж метр өрөмдлөгээ юуны эрлийн ажлын гэсэн тийм чигтэй гарч ирдэг. Тэгээ тэрнийхээ дагуу өрөмддөг. Гэхдээ яг тийм юу тавьдаг, тэгж тавина, ингэж тавина, тэдэн удаа тавина гэсэн бол ойлгох байхгүй. Геологууд биднийг хариуцсан одоо энтхийн геолог нар одоо яаж тавина, энд тавь тэдэн метр ингэ гэсэн нэг тэрнийхэн дагуу тэрний зааварчилгаагаар өрөмддөг. За энэ экскаватор нь болохоор зэрэг одоо Монголд анх удаа угсрагдсан. Сая энэ 2009 оны сүүлчээр оруулж ирсэн. Одоо Францаас оруулж ирсэн Липхер машин байгаа. Энэ бол одоо шанагны багтаамж бол 34 м3 багтаамжтай үндсэндээ бол одоо 65-аас 70 тонн утгана гэсэн үг. 240 тонны машинд ачих зориулалттай. Өндөрөөшөө бол нэг 10 гаруй метр өндөр мөрөгцөг аваа явчих чадвартай. Түлшний зарцуулалт гэвэл цагт бол оролцоогоор нэг 500 литр авцаа байгаа. Түлшний банк нь нэг 13 мянган литр авцаа байдаг. За тэгэд гидрийн шингэн гэтэл 9 тонн 800 ордог. Энэ дээр ажилладаг одоо хүмүүс нь монголчууд байгаа. Дандаа л манай монгол залуучууд одоо сургагдаад ажилладаг. За тэгээд урд нь ийм ажилтны тоног төхөөрөмж дээр ажиллаж исэн операторуудын тэндээс одоо манад ажилд орсон байдаг мөн. Тэднийг дотооддоо гаднаас бас одоо сургагч нар ийм том тоног төхөөрөмжтөр ажиллаж байсан сургагч нарыг урьж авчирч сургалт явуулдаг. Мөн тэгээд манай дотооддоо одоо манай уурхай үндсэн сургагч нар дадлагдсан операторуудаараа шинэ хүмүүсээ сургаж одоо бэлтгэдэг.
За хэр өндөр байна? Их л өндөр юм шүү дээ. Одоо та ингээ яг энэ шатаар ингээ өгсөө гарч ирэхэд одоо ингээд яг 50-д одоо ингээ орж ороход метр 8 м 50 см өндөр дээр гарч ирж байна. Одоо ингээ хоёлаа 8 м 50 дээр сууж байна гэсэн. 8 м 50 см өндөр гэж одоо суудалтай. 3-4 давхар байлгатай тэмцэх гэсэн үг. Тийм байсан чи өөрөө юу лээ? Байсан чи 240 өдөө таацсан тийм. Чи одоо 50-ны хороо дээр 10 м 50. Газраасаа 50-ны орой. Бид нар бол яг 8 хагас дээр сууж байна. За танилцъя. Өөрийгөө танилцуулаад шинэ гэдэг лээ. Аваг Болт Эрдэнэ гэдэг. За. NSS компанид одоо 3 дахь жил дээр ажиллаж байна. Энэ шоулыг бариад. За. Бид нар урд нь 96 гэрхээс өмнө 994 гээд шоул ярьж байсан. Одоо 96 дээр гараад одоо хагас жил болж байна да. Ер нь энэ том техник дээр ажиллахад эх хүний үед одоо бахархах тийм омогших тийм зүйл төрдөг л байна л да. Байлгаа авах. Одоо энэ уурхаа ихэд ер нь энэ уурхаа боолн тэ Аз ТV хамгийн том техникийг барьж байгаа гэдэг чинь монголчууд эднэр хувьд бол сайхан зүйл шүү дээ. Тийм үстэй. Ямар ч оператор дээр очиод өөр компани ямар ч хүмүүс дээр очиод би 996 барьж ялаа гэхэд бол бүүн бахархал шүү дээ. Тийм үстэй. Яагад бол энэ ийм техник Монголд бол байхгүй. Анхных нь техник нь шоул гэдэг. Одоо энэ кавина турханд тайлбарлаач. Яадаг энэ миний харж байгаагаар бол нэг жолоодлого өрүүл гэж юм харагдахгүй байх юм. Тэ өрөөл байхгүй. Одоо ерөөсөө энэ хоёроор бүх ажиллагаагаа энэ хоёр joystick гэдэг. Энэгээр энэ одоо энэ бол одоо компьютер дэлгэц хэрвээ энэ компьютер электрон дэлгэц маань шатцсан шатна шүү дээ. Тэгэх юм бол шууд гар хөдөлгөөр одоо механик удирдлагаар явна. Одоо энэ хоёр маань бол одоо камер маань байгаа дандаа хартлуудаа харна. Яг бол бид нар чи ингээ харах, тийшээ харах марахад бол ерөөсөө харах юм байхгүй. Дандаа камерын тусламжтайгаар л эдрийг харж өгдөг. Одоо ингээд нэгдүгээр мотор асаангууд камераас нэг асааж эхлэхээс өмнө эхлээд engine гэсэн ингээ нэгдүгээр мотор асааж байгаа. Унтраалтай үед бол улаан гэлтэй байна. Ингээ хоёрдугаар өдгөр одоо ингээ асааж эхэлж байна. За одоо камер одоо ингээ гараад ирж байгаа. За одоо ард байгаа юмнууд харж. Тий одоо ингээ ард байгаа бүх юмнуудыг хараад. Ажлын бүтээмж бол маш өндөртэй. Өндөртэй. Одоо энэ маань шанагал гэхэд одоо 34 м3 шанагтай. Тоон чилжүүлэнгүүд одоо 70 тонныг утгатай. Одоо 944-гийн экскаватор одоо миний урд гараа явах чинь 50 дотроос юм жижиггээ үлээ болж байгаа. Энэ экскаватор чинь бас Монголд нэлээд том экскаватор. Тэгээ энэ 944 бас томдоо орно. Энэ техникийг барьж сурахын тулд мэдээж их л хичээл зүтгэл орсон байх. Хичээл сургуулиас орсон байх. Хэрхэн яаж энэ одоо жолооны ард суух хэрэгтэй болов? Энэ дээр анх эднэр одоо энэ шоул одоо энэ экскаватор маань эрэхтэй биднэр дээр Австралиас гадаад багш ирсэн. SGS компани одоо манай компанитай гадаадаас багш хөлсөлж авч ирдэг байгаа. Тэд нар маань биднэрт заад сургадаг. Бид нар тэдний заад сургаснаар л энийг барьж байна. Одоо ингээ шөнийн ээлжинд гаргаж байна. Манай өдөр гарчаад одоо ингээ бууж байгаа. За. Тэр одоо ээлж авчил. Одоо миний ээлж тийм болохоор би сандал дээрээ сууж байгаа. За ажлын амжилтыг хүсье. За баярлалаа. Уурхайн гүн нэвтрүүлэг үзэгч таныг Уурхайн гүнд дагуулж аялахаас гадна эр зэрэг хүч хөдөлмөр бахархал бардам дагуулсан уургаач хүний ажил хөдөлмөрөөс амтлуулах болно. Бид дараагийнхын дугаарт Монголын уул уурхай хөгжил дэвшлийн хөшүүргийн эзэд нь Монгол хүн та бид. Дараагийн дугаараар эргээд уулзъя.